Ерөнхийдөө бол энэ удаагийн сонгуул маш сонирхолтой ээлж чадвар сонгуул байгаа шүү дээ, тийм ээ. Хүлээлттэй байсан. Тэгэд яг үнэндээ бол айгүй бэлтгэл муутай гинтийн сонгуул болж байгаа л доо. Маш богинохон хугацаанд ердөө 6 сарын дотор болж байна. Магадгүй 8 нэр дэвшигч байгаа ч гэсэн тэнцээс яг 3 хүнийг бол онцолж болж байгаа. Тэгтээ бол энэ ардчилсан нам ардчлагч зүүнний либерал үзэлтэй ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Ижимэн гэдэг хүн сонгогдох болон магадлал тун өндөр байгаа юм. Ерөнхийдөө нэг 50-аас 52% хавцаа саналыг авах уу гэж бодож байна. Өглөө одоо бол энэ жил өглөө 6 цагаас эхлээд ерөнхийдөө хуулиндаа бол өглөөний 6-аас орой 6 хүртэл санал хураалт явагддаг байхгүй. Энэ жил 6-аас 8 цаг хүртэл санал хураалт явагдах юм шиг байна. Тэгээд ер нь бол хилс бол маш өндөр байгаа. Дөнгөж 3 цаг болж байгаа ч одоо 14-5 сая хүн санал хураалтанд оролцсон байна гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд нарчлагч нар бол энэ удаа ялд байгуулнаа гэж өөрсдөө бол итгэл төгс байх шиг харагдаж байна лээ. Тэгэхээр өнгөрсөн жил бас нэлээдгүй Будаарны Солонгос улсад улс төрийн хувьд нэлээдгүй докторгүй байсан. За ерөнхийлөгч хувьд ч гэсэн онц байдал зарсандаа холбоотойгоор бужигнсан ийм нөхцөл байдал үүссэн шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг одоо шинэ ерөнхийлөгч сонгогдсны дараа улс төрийн хувьд бол нэлээдгүй доктортой байдал зах зээл давмгаална гэж шинжээчдийн зүгээс үзэж байна л да. Тэгэхээр таны бодлоор шинэ одоо ерөнхийлөгч сонгогдсны дараа зах зээлээс ямар гол хөдөлгөөнүүд үүсэх вэ? Яг үнэндээ маш том даалгавартай дараагийн ерөнхийлөгч бол маш том даалгавартай маш том ийм хийх ажил ихтэй байдаг. Эдийн засаг бол маш их уналттай байгаа шүү дээ. Тэгээ дээрээс нөгөө Korea discount гэдэг нэг ийм ойлголт байдаг. Солонгосын улс төр өөрөө ийм докторгүй байх юм бол бүх одоо бараа бүтээгдэхүүн болон гадаадд нийлүүлж байгаа гарч байгаа орж байгаа бүх зүйл ийм хяндралтай болоо явчихдаг. Яг бол улс төр докторгүй байгаа учраас гадны хөрөнгө оруулалт бол тэр жигтэй зохисдог. Нүр буруулж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ дээрээс нь батлан хамгаалах бодлого болон за дотоодын эдийн засгийг ерөөсөө энгийн одоо жижиг дунд үйлдвэрлэгч нар, хуваарь бизнес эрхлэгч нар энэ төр бол бүх эдийн засгийн одоо багнаараа ингээ харах юм бол одоо уналттай байгаад байдаг. Тэгээ энэ дэр хичээж ажиллана гэдэг хамгийн түрүүнд одоо халамжийн бодлогууд, ажлын байрыг нэмэгдүүлнэ, худалдааг сайжруулна гэсэн ийм бодлогууд бол маш их юм хүчтэй явуулж магадгүй юм шиг байна. Угаасаа бүр тэгээ яриад гарч ирсэн л дээ. Тэгэхээр бас таны бас дурдсанчлан Будаарны Солонгос улсын макро эдийн засгийн үзүүлэлт талтай бол нэлээдгүй тааруу байгаа. Экспорт нь саарсан, үйлдвэрлэлч нэлээдгүй саарсан юм. За бизнесүүдийн үйл ажиллагаа хомигдсон зэрэг юм сорилтуудтай бол нүүр тулж байна. Үүнд мэдээж хэрэг Дональд Трампын бас тарифын нөлөө нэмэгдэж нэлээдгүй эрсдлийг бол дагуулж байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд Дональд Трампын тарифын бодлого цаашдаа тус улсын эдийн засагт бас ямар байдлаар нөлөөлнө гэж харж байгаа. Бас л энэ чи том хичээлтэй үлдээд байгаа юм. Тэгээ шууд энэ удаагийн сонгуулийн дараа болохоор чинь ажил хүлээж авах тусгай комисс гэж байдаг. Тэр комиссгүй шууд хуучин Юнсомниолын засгийн газарт байсан сайд нартай кабинетийнхантай ажиллах болж байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь бол дотоодын улс төрийн одоо энэ хагарал мөргөлдөөн за энэ ажил хүлээж авалцах үеийн энэ олон тийм инфраструктурууд сунжирж байгаа учраас эдийн засгийг дахиж буцааж одоо тийм ээ байранд навэж докторжуулахад бол маш хүнд даалгаврууд байгаад байгаа. Дээрээс нь тарифын энэ бодлого ч гэсэн аюул хүчтэй нөлөөлөд байгаа. Дээрээс нь бас нөгөө батлан хамгаалах бодлого дээр сая өнгөрсөн 5 сарын 31-нд болохоор энэ Сингапурт нөгөө Шангрила гэдэг аюулгүй Азийн аюулгүй форум болсон юм. Тэрэн дээр Америкийн нөгөө батлан хамгаалах сайд Texas хурж ирээд бас аюул тийм сүрхий юмнууд яриа явсан байхгүй. Тэгээ Солонгосыг бол юу гэхээр нөгөө хятадын барин тогтоох энэ бодлого дээр Солонгосыг одоо тэргүүлээ одоо чухал байр суурьтай оролцсноо батлан хамгаалах зардлаа бол чинь дахиад нэг дахин өсгөх хэрэгтэй гэж байгаа. Одоо бол 2.7% зарцуулт юм. Тэгсэн чинь 5% болго гэж өсөг гэж ийм дарамт шахалт үзүүлж байна. Тэгээ ер нь тэгээ нөгөө хойд айлтайгаа энэ улс чи яаж уучраа болох юм бэ гэд маш олон тийм хийх ажлууд байгаа. Тэгээд магадгүй энэ нэг жилдээ бол амаргүй байх бах. Дараа жилийн өдийг хүртэл бол хийх ажил ихтэй байх болов. Дээрээс нь бас энэ шин засгийн бас өөрсдийн тавиулах дүнч гэсэн нэг тийм сайнгүй байх болов гэсэн ийм бодол төрж лээ л да. За тэгэхээр өргөжлүүлээд ярихад мэдээж хэрэг Будаарны Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуул болж өндөрлсөний дараа ерөнхийдөө цаашдаа мөрийн хөтөлбөрч гэдэг юм уу? Ерөнхийдөө гадаад бодлогын хувьд ямар чиглэл рүүгээ илүүтэй чиглэхээр байна таны хувьд? Тэг яг энэ айлд хамгийн том хүчтэй нөлөөлдөг гадаад бодлогын нөгөө ерөнхий ингээд чигийн зааж өгдөг, луучин болдог нөлөөлдөг улс нь бол Америк байхгүй юу? Тэгээ юу гэхээр энэ Трамп
болон одоо энэ гарах гэж байгаа ардчилсан ерөнхийлөгч хоёрын гадаад бодлого болон за батлан хамгаалах салбарч гэсэн барьж байгаа том номлолууд нь жоохон зөрчилдтэй. Тэгээд дотоодын эдийн засаг ч гэсэн бас айгүй тийм ялгаатай эрс өөр юм бодлогууд бол байдаг байхгүй. Тэр энэ дээр ойлголцоход бол жоохон хэцүү байж магадгүй. Гэхдээ бол Америк бол өөртөө уусхий. Дээрээс нь ерөөсөө яг өөрсдийн бодлогот бол ингээд дагаж явахаар юм уур амьсгалыг бүрдүүлж ажиллах болов гэж бодоод байгаа юм л да. Тэгээд хамгийн том юмны хөлтөр чинь цөм. За хоёр солонгосын хуваагдал дайны нөхцөл байдлыг зогсоох, дайсагнахгүй байх гэдэг ийм бодлогуудаа ярьдаг учраас өмнө нь байсан нөгөө ардчилсан ерөнхийлөгч нарын нарны бодлого ч юм уу, нөгөө мөнжийн ч юм уу тийм ээ. Ийм хүмүүсийн бодлогуудыг үргэлжлүүлэн авч явна гэсэн ийм байр суурьтай байгаад байна. Тэгэх юм бол одоо ингээд шин засаг гарах үед хоорондоо энэ ажил хүлээлцэж авж байгаа энэ одоо энэ процедур дунд болохоор чинь Америкийн тавьж байгаа саналууд, гаднаас ирж байгаа гадаад бодлогын дарамтууд, за тэгээ энэ олон бэрхшээлүүд дээр бол нэг сайдын хэмжээнд биш дэд сайдын хэмжээнд яриа хэлцээрүүдийг одоо хийгээд эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр жоохон тайван хүлээцтэй хандангаа цаад талаас тавьж байгаа шахалтуудыг яаж сааруулах вэ? Бид нар өөрсдөө яаж жоохон эвтэйх амьд үлдэхүү гэсэн ийм бодлогуудыг ярьж байгаа юм шиг байлээ. Тэгээ хойд айлтайгаа яах вэ гэдэг чинь хамгийн том асуудал байхгүй юу? Тэгэхээр бас геополитикийн нөхцөл байдал нэлээдгүй бас хурцж байна. За үүнтэй зэрэгцээд ер нь дэлхийн нийт хуваагдмал болж байна гэж хэлж шүү дээ. Энэ дундаа бас зүүн өмнөд Азийн орнуудад тарифын нөлөө, за мөн геополитикийн нөхцөл байдал хамгийн хүчтэй нөлөөлөх юм эрсдэлтэй байгааг шинжээч үзэж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа зүүн өмнөд Азийн орнуудын төлөвийг тас ямар байдлаар харж байна? Сая тэр нөгөө миний цухас зурдад өнгөрсөн нөгөө PTX-ийн яг өөрийн спич дээр бол тэгж байгаа байхгүй юу? Намайг сонгох юм уу, энийг сонгох юм уу? Солонгосын хувьд юу вэ гэхээр одоо эдийн засгаа болохоор хятадтай хамт эдийн засгаа бол хятадтай ойр байж хөгжүүлж явна гэдэг. Харин батлан хамгаалахаа бол Америктэй гэдэг байхгүй. Тэр нөө Анми Гёнжун гэдэг нэг юм ойлголт өгдөө. Эдийн засаг хятадтай, гадаад бодлого болон батлан хамгаалахаа Америктэй гэдэг. Гэтэл Америк болохоор одоо бол тийм юм байхгүй. Зөвхөн биднэртэй бүх зүйлээ ярих хэрэгтэй болж байна. Хятадтай ойртох юм бол энэ дээр бид нар тарифач гэсэн яри танай дотоодын эдийн засгийн бодлого ч гэсэн бид нар бас жоохон баггүй тийм цогцолтуудыг юм уу ерөн зөвхөн давхад хэцүү даваануудыг бол бас ийм үр дагавруудыг үзүүлж магадгүй гэж бодод байгаа. Тэгээ ерөн солонгосын хойгийн аюулгүй байдал гэдэг дээр бол сая өөрийнхөө батлан хамгаалах бодлогын нэг бас юу яриад байгаа чухал юмны өгөхлөр 28,000 орчим зэрэг байгаа байхгүй Америкийн зэрэг. Тэрийг бол нэг 4,500-аар багасгах нь хийж байгаа. Хорогдуулна. Дээрээс нь юу гэхээр одоо байж байгаа танад байж байгаа Америкийн зэргийн гол үүрэг бол хойд айлтай чинь бол хамгаалах тийм ээ. Батлан хамгаалах бодлого биш. Одоо бол үүргийг өөр болгож байгаа юм аа. Характер нь ондоо болж ийн гэсэн үг. Тэгэхээр юу вэ гэхээр цаашдаа бол хойд айл чинь бодит аюул биш. Хятадын эсрэг өргөн фронтоор зогсно. Тэрэн дээр нэгд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүл эдийн засгийн манад тавьж байгаа саналуудыг шигсэн дагаад яв. Нэг бол одоо бараг хүчээр тулгын шаардж байгаа ийм мөнгө аясуудыг Америкт үзүүлж байгаа. Тэгээ энэ айл бол ерөөсөө Америктэй цугл явж ижил энэ ч зүүн хойд Азитай бол яг бодитор одоо тийм ээ оршихоор нэг ийм хозээтай айл гэж хэлж болох юм л да. Зүүн өмнөд Азийн орнууд ч гэсэн ерөөсөө тийм. Одоо бол сая бол энэ бодлого Америкийн бодлого төр болж 3 том айлыг болж худалдаж байгаа байхгүй юу? Филиппин, за тэгээд Япон, за тэгээд Тайван байна. За хажуугаар нь өгөхлөр Солонгос бол хамгийн том түвшиц газар учраас эдийн засгаараач тэр цэрэг арим улс төр батлан хамгаалах соёл бүх юмар бол Америкт ойрхон байж ижил энэ Трампын засгийн үед бол Америкт ойрхон байж ижил энэ улс одоо ирээдүйн тийм ээ хэдэн жилдээ бол илүү жоохон өөрсдийн зүүн өмнөд Азитай зөвлөх байр суурьтай улс байх болов уу гэж бодож байна. OECD-ийн орнууд гэж ярьдаг ш тийм ээ. Дэлхийн 12 томд орж 12-т байж байгаа эдийн засаг гэдгээр бол
бас айгүй хэцүү даваануудыг бас хамтдаа туулах хэрэгтэй болох байхаа гэж харж байгаа шиг. За үүнээс гадна тус улсын бас Төв банкнаас за ерөнхийлөгчдийн сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө бодлогын өгөөл тэг 10.25% бууруулад 2.5% төгрөг хэм шийдвэрийг бол гаргахтан. Тэгэхээр цаашдаа ерөн шинжээчдийн зүгээс үзэж байгаагаар бол бодлогын өгөөл цаашдаа ч гэсэн бууруулах. Цаашдаа бууруулныг бүр өөртөө бүр хамлаад гараад ирчих. Тэгэхээр таны хувьд бас бодлогын үгийн бас хүлээлт яг ямар байна? Хүний нийлэмд ард түмэн ерөөсөө тэмэл юм шаардаж байгаа юм чи. Бодлогын хувь арай дэндлээ. Одоо бол ингээл янз бүрийн мэдээнүүдийг хараад байхад бол ерөөсөө за нөгөө нэг жижиг дунд үйлдвэрлэл тэгээд нөгөө том үндэсний корпорац цөмөр уналтанд орчихсон. Одоо яаж энэ хурдан ирэх жилийн дотор яаж одоо хурдан дээш нүүдэн татах вэ? Яаж ажлын байрыг нэмэгдүүлэх вэ? Эдийн засгийг сэргээх вэ гэдэг энэ хамгийн том одоо тийм ээ толгойн өвчин энэ л баг шиг. Шинэ ерөнхийлөгч